За энэ удаагийн бичлэгээр сүнсний харанхуй шөнөийг даван туулах болон түрүүчийн бичлэг дээр яригдсан зүйлсийг бас дэлгэрүүлж илүү тодорхой болгож ярих гэж бодлоо. За сүнсний харанхуй шөнө гэдэг бол дотоод тоосрол, зорилгоо алдах, итгэл найдвар сүүдэр тавцсан үеийг хэлдэг. За энэ бол таны сэтгэл зүрэх, оюун санаа, сүнс чинь шин төвшөнд шилжихийн өмнөх өртөө юм аа. За өвдөлттэй боловч асар юм хүчтэй өөрчлөлтийн хаалга байгаа. Таны амьдрал бүх зүйл жигд явж илаа. Ажил байна, харилцаа байна, зорилго байна. Тэгэхдээ нэг л өдөр энэ бүхэн нурж эхэлдэг. Ажил сонирхолгүй болдог, хайр хөндөрч, зорилго чинь алга болдог. Гутран, сэтгэлээр үнэн. Энэ үед хүн нурж байгаа юм шиг тийм мэдрэмжийг авдаг. Яг энэ үед би хинбэ гэж инхнээс өөрөөсөө асуудаг. Бид нарт амьдралынхаа туршид бүтээсэн олон дүрүүд байдаг. Би сайн хүн. Би нэр хүндтэй хүн. Би амжилттай хүн. Би сайн хүү, сайн охин. Би хайрлагдах ёстой хүн гэх мэттэй. Энэ бол таны жинхэнэ мөн чанар биш, харин нийгэм, гэр бүл, орчны нөлөөгөөр бүтээсэн маск. Эсвэл бусдын хүлээлтээр бий болсон дүрүүд байдаг. Багаасаа бид нар сайн охин, төгс сурагч, хамгийн найдвартай хүн гэх мэт олон нүүрний багтаа өсдөг байх нь энэ дүрүүдийг бид нар бусдаас хайр, зөвшөөрөл олох гэж бүтээдэг. Гэхдээ нэг л өдөр сүнс чинь энэ олон багнаас залхаж жинхэнэ өвгөрийн доторх биегээ сануулах гээд эхэлдэг байх нэ. Танд би яг юу хүсдэг юм болоо? Энэ бүхнийг би бусдад таалагдах гад хийгээд байгаа юм шүү. Яагаад ингэж ядраад хоосроод байна гэсэн асуултууд төрж ивэл таны доторх жинхэнэ бие амьсгалах орон зай нэгж байна гэсэн үг. Тэгэхээр нурж байгаа юм шиг санагдаж байгаа нь үнэндээ бол хуурмаг дөрүүд, маскууд нэг-нэгээр хухарч байгаа нь тэр юм аа. Тэгэхээр жинхэнэ та гарч ирэхийн тулд тэдгээр зүйлсүүд нуруу унах ёстой. Энэ үе бол зовлон юм шиг санагдаж байгаа боловч үнэндээ сүнсний төрх үе байдаг. Урд нь итгэдэг байсан итгэл үнэмшил алга болох, өөрийгөө хэн гэж боддог байсантай эргэлзэх. Амьдралд байсан зорилго, дүрм журам, дүр зураг бүхэлдээ утгагүй юм шиг санагдах. Хайртай хүмүүсээсээ холдох, ажил зорилго утгаа алдах, өөрийгөө ойлгохоо болох. Энэ бүх зүйл танд хамгийн үн цэнтэй юм шиг санагдаж байгаа ч гэсэн үнэндээ танд тохирхой байсан хуучин итгэл үнэмшил, хуучин амьдралын загвар, хуучин дүрүүд юм аа. Энэ үед бол би хинч биш болсон юм шиг тийм мэдрэмж төрдөг. Гэтэ үнэндээ бол та жинхэнэ өөрийгөө олох гээд тэр замдаа явж байгаа гэсэн үг. Хин нэгний хүлээлтээр, үнлэмжээр биш өөрийн төрлөх үнэн байдал руугаа бас айдсгүйгээр хайрлаж чаддаг. Ямар ч дөрвүүгээр амьсгалж чаддаг. Энгийн байдалтай хэрэгчлөө олгодог. Жинхэнэ маскгүй өөр рүүгээ хүрэх тэр үйл явц гэж үзээд байгаа. Тэндээс л жинхэнэ та эхэлж байна гэсэн үг. Тэгэхээр яг энэ цаг үеийг даван туулах хэд хэдэн зөвлөгөөг ерөөхдөө хүргэе. Нэгдүгээрт бол өөрийгөө засах гэж битгий яар. Та бол юм эвдэрсэн биш. Энэ бол юм засах үе биш. Жинхэнэ шинээр төрөх үе байгаа. Өөрийгөө шүүмжлэх биш, өөрийгөө инэрч зөөлн тэврэх хэрэгтэй. Бас санах зүйл нь энэ бол сэтгцийн хямрал биш. Сүнсний чимээгүй шинжлэл байгаа шүү. Дараагийн алхам болохоор бясалгах чимээгүүд байх. Гэтэ хит гүн бол бясалгал хэрэггүй. Зүгээр л 5 минутын турш чимээгүүд суух, зүрхээ чагнах, мэдрэх, сонсох нь хангалттай. Өөрийгөө шүүмжлэхээ болох. Өөрийгөө шүүмжлэхгүйгээр дотоод зүрх сэтгэлээ чагнах. Энэ нь бол яг юм ангаахын эхлэл байгаа. Өвдөлтөөс зүхдах биш.
өвдөлт өөрт чинь юу хийх гээд байгааг сонсох. За мөн өдрийн тэмдэглэл хөтлөх, сэтгэл төрөөд байгаа мэдрэмж, бодлоо шүүмжлэлгүйгээр бичих. За бичих нь юм дотор дараад байгаа энерги гаргах маш хүчтэй арга байдаг. Өөрөөсөө асуулт асуух. Би яг юунд сэтгэлээр унаад байгаа? Надад одоо юу хамгийн хэрэгтэй байгаа? Би хэний хүслийг биелүүлж аваад өөрийгөө гээсэн бэ ч гэдэг юм уу? За энэ амьдралын эргэлтийн үеийг хүлээн зөвшөөрөх. Тэгээ энэ бүх зүйлс нурж байгаа нь буруу биш, зайлшгүй гэж харах хэрэгтэй. За энэ бүх зүйл яагаад надад тохиолдоод байгаа юм бэ гэж биш. Одоо намайг хэн болгохын тулд энэ зүйлс нурж байна гэж асууж сурах. За тусгаарлалт. За энэ яг ингээд бусдаас тусгаарлагдаад ганцаараа байхдаа ганцаардаж мэднэ. Гэхдээ энэ тусгаарлалт бол одоо өөртөөгөө илүү гүнзгий уулзах завшаан. За ганцаардал биш, дотоод ухаалал руу урж байгаа тийм зам юм байгаа юм шүү. За байгаль уул ус тэнгэртэй холбоо тогтоох. За энэ нь таны сүнсний давтамжийг тэнцвэржүүлнэ. Ай модоор алхах. За нар мандахыг харах. За одоо усны чимээг чагнах ч гэдэг юм уу те, энэ бол юм дотоод сэрэлтийг идэвхжүүлнэ. За гэрлийг өөрөөсөө хай. Бусдаас одоо тайлбар гарц хайхаа багасгаж дотоодосоо те би одоо юу мэдэрж байна? Энэ мэдрэмж намайг хаашаа дуудаж байна? Гэх мэт одоо ингээд дотгошоогоо чиглэх хэрэгтэй. За эцэст нь гэж хэлэхэд энэ бол одоо таны амьдрал нурж байгаа юм биш. Та өөрийгөө хуурамч итгэл үнэмшил, хуурамч давхраг, хуурамч те багнаас чөлөөлж байгаамаа. Сэтгэл харанхуй шүн байсан ч өөр цайж одоо өглөө болтго нь зам юм шүү.